Талх чихэр хувьцаат компани сар шинийн баярыг огтон Атар хэвийн бовны нэрэмжит аймаг зэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг 2006 оноос хойш улам жил болгон зохион байгуулсаар 16 жилийн хугацаа өнгөрчээ. Ирж буй жилийн эхний наадам хэмээн нэрлэгддэг Атар хэвийн бовны нэрэмжит барилдаан нь залуу бөхчүүдийн хувьд ихээхэн бэлгэлдэлтэй хүсэн хүлээдэг наадам бөгөөд шашны зан үйл эдээ будааны дээжийн 10 айлан хурайлах хэл барилдаан төрүүлэх нь Монгол бүхийн аз хэмэр амжилтын түүчээ болж улсын цолд удахгүй хүрдэгэ гэж бөхчүүд бэлгшээдэг. Анх одоо энэ барилдаа эхэлж байхад бол барилдчихсан аймаг зэргийн цолтой бөхчүүдээс олон сайхан аврах Арлан заа начингууд төрөн гарах ийм сайхан залуучуудын барилдааныг одоо их дэмжиж ажиллаж байгаад их баярлж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Би 2008 онд төрөөснөөс 2 жилийн дараа анх улсын начин цол аваад өнөөдөр одоо улсын зан цолтой энэ барилдаа маань залуу бөхчүүд болон манай аймаг зэргийн цолтой бөхчүүд маш их өгөөж өгсөн сайхан барилдаа болтгоо. 2006 онд анх талх чихрийн банаас Монголын бүхэн үндэснийгээ холбоотой хамтарч ханы барилдаан зохион байгуулж ирсэн. Тэгээ тэр барилдаанд төрүүлээд 2006 онд 2007 онд бас төрүүлээд 2 жил дараалан анх төрүүлж исэн. Тэгээд 2008 онд улсын начин цол хүртсэн. Одоо намайг Скватрын Монгол Сумын харьяат аймагаас Сүсвэр гэдэг 3 жилдээ орж ийн. Тэгээд одоо талх чихрийнхаа нэрэмжит аймаг цэргийн сайхан 208 гомхийнхаа барилдаанд төрүүллээ. Тэгээ оны одоо хамгийн анхны барилдаа болохоор их сайхан байна төрүүлсэндээ. Тэгээд талх чихрийнхаа хамт олонд маш их баярлалаа. Ийм сайхан барилдаан зохиосонд